За сайн бацхан шинэ бичлэгтэй минь тавтай морил би мэдээж мэгтэй болсон байна. Тэгээд өнөөдөр болохоор гадаа сайхан салхитай байна. Тэгээд өнөөдөр төмс сураахаар бадэр ирсэн байна. Тэгээд гоё газар үзүүлье. Миний артал ингээд шаргалсан байна. Өнөөдөр болохоор 9 сарын 20-ны өдөр байна. Болохоор ч миний утасны арын камер. Тэгээд би моднуудыг шарлсан байгааг хармаар байна. Гэтээ сая машинтай яваад хажуугаар зөндөө явж үзсэн. Энэ бичлэгийг үзүүл ээж намайг ална. Яагаад гэвэл хүмүүс энд ажил хийж байхад би энд бичлэг хийж байна. За тэгээд би сайн бэлтгэлгүй ирсэн нүрээ будаагүй байна. Хий. Тэгээд угаасаа ажил хийхээр ирсэн чинь нүрээ будаач явах үү гэж бодсон. За тэгээд байгаль амар гоё юм. Та бүхэндээ хэрхэн яаж төмс хураах үйл явцыг бичлэгжүүлнэ. За манайх болохоор чинь нийт 2 газар байгаа. За тэгээд талд нь болохоор мод тариад тэгээд нэг газарт нь болохоор төмс тарьсан. За энэ ямар сесэрт болохоор арай юм тарьж чадаагүй. Тэгээд тэнд хүмүүс байгааг харах юм бол нарийн ногоонуудыг тарьсан. За тэгээд энд ингээд болохоор чинь төмс булаатай байгаа. За тэгээд тийш харах юм бол манай гэрийн Youngs байна, хажууд нь худаг байгаа. Тэгээд контейнер байна. За тэгээд тийш болохоор чинь манай хүн болгоны гэр бүлийн моднууд байна. За тэгээд тэр ховингуудад болохоор чинь төмснүүдээ хий. За тэгэхээр нэг асуудал байгаа. Надад болохоор чинь юу байхгүй байгаа. Камерны хөлөө би нэг газар орхисон байхгүй юу? Тэгээд тэр газараас ерөөсөө олоогүй байгаа байхгүй юу? Надад ер нь бол камерын хөл байхгүй. Би ингэ санал дээр тогтоосон байна. За тэгээд би дээгүүрээ ээжийн куртыг өмсөн. Энэ амар дулаахан болохоор би өмсөн. Гадуураас хаар дунгийн хамттай байна. Тэгээ би одоо тууштай сэрнэ. Тэгээд ийм өрөвчтэй. Тэгээ энэ өрөвч дотор болохоор миний хамаг амьдрал явж байгаа. Мэдээж Power байна. Тэгээд Микехийн энэ ингээд цэнэглэгч байна. Тэгээд нарны тос байна. Тэгээ би 2 нарны тос бишээ 2 Power Bank цүнгэлсэн байгаа. Тэгээд энэ болохоор нүүр цэвэрлэгч хөөс байна. Хонж магадгүй гээд юмыг яаж мэдэх үү гэж бэлтгэлтэй ирсэн. Тэгээд бас нүүрний тос байна. Яа. За тэгээд ерөнхийдөө бол нэг ийм цүнхтэй хамаг амьдралаа хийгээд явж байна. Мэдээж автобусны карт байгаа гэрийн дэлгүүр одоохондоо ер нь байхгүй. За тэгээд би доогоороо өмнө болохоор улаан бэлтгэлийн өмд өмссөн байна. Тэгээд бодол өмссөн байна. Ер нь хэд бол болчлоо. Тэгээд миг залгах надад цаг зав үнэхээр болтгүй. Тэр гис одоо талбай руу явах хэрэгтэй байна. Гадуураа ийм цам тавьчирсан. Тэгээд дотоороо нөгөө саарл цам цамзууд. Тэгээд энэ өмд болохоор чинь ээж надад авч өгсөн ингээд шороо нэвтрэх өмд. Тэгээд энэ болохоор чинь ахын гутал байна. Ахын гутал ээж авч өгсөн өмд. За тэгээд ерөнхийдөө газар шорооны ажлаа нэг ингэж хийдэг. Ногоонууд тарьсан байгаа хгүй. Тэгээд нарийн ногоонуудаа эхлэлийн ээлж нь хурааж авна. Тэгээд трактор арай ирэх болоогүй байгаа хгүй. Тэгэхээр тракторыг хүлээж байна. Ер нь бол би байнга хэлдэг хэдүүлээ нэг трактор авъя. Тэгэхгүй бол ингээ байнга нөгөө нэг трактораа хүлээгээд байна штэ. Яа гэж гадаас ихтэй гоё юм аа. Тэгэхээр бүгдээрээ төвзөө хороцгаая, нарийн ногоонууд хороцгаая. За манхаа би холбоо мартаа. Чи ногоо тарих дуртай юу? Чам ногоо тарихыг хэн зааж өгсөн? Чи имэдэ тусалдаг мундаг хөвгч мөн үү? Бенжамин. Би бүр цаана нь болохоор. За энэ ловон байцаа хөрмэнжийнхаа ногоонод байна. Их ажлын дараа. За тэгээд энэ лонгуудаа ороосон байна. За тэгээд энэ хартаа ерөнхийдөө л юм иштэй гэсэн үг. Ишээг нь тайраад ингээд тэг ишнүүдийн энд байгаа гэсэн. Тэгээд нийт 2 4 6 шуудтай 5 шуудтай ловон гараад 1 шуудтай манжин гарсан байна. Энийг ярдаа. Ямар урт юм бэ? За тэгээ бидний эздэг ловонг бол ингэж тарьдаг байх нэ.
За. Юу хэлбэр нэ нэг дөө. За. Йоо, гоё нэ. За трактор ирээгүй учраас хоёр мөрийг нь явж байна. За тэгээд трактор болохоор нэг хоёр юм утаар явдаггүй одоо ингээд 1 2-ыг нэгээр явдаг. Тэгээд үлдээгээд явж байна. Тэнэс манай нэг хэсэг бол хүмүүс надад бид яаж явж байгаа хэрэгтэй. Тэгэхээр энэ манай аавын амжиргааны машин байна. За тэгээд энэ бүгдэнд нь хүмүүс ачаад тэгээд энэ төмс хэсрэгч. Тэгээд ерөнхийдөө нэг энд болохоор ингээд үрийн төмснүүд нь бүр жижигхэн төмснүүд нь унаад тэгээд энд болохоор шуудайг нь ингэж бариад тэгээд энэ ингээд нийт 4 шуудаа зэрэг хийх боломжтой. Тэгээд шууд төмснүүд нь ингээл ороод ирдэг. Ингээд төмснүүд нь ингээл ороод ирдэг. За тэгээд 10 шуудаа төмс гарсан байна. За тэгээд трактор маань ирэх юм шиг байна. Юу хийж байгаа юм бэ? Төв хийж байгаа юм шүү дээ. Зөндөө хэжлээсэн нь ядарсан нь. Өвөөгийнхөө машинаар цаад гоё юусэн нь. Гоё нэ хаалт. Өөрөө хаал идээд ийм томолдох гэж байна. За сайхан цэвэн тохон хийсэн. Гурлаа яаж хийсэн? Гогт инхэл алга. Do you know ажилгүй төмс? Харин та ажилгүй төмс ажилттай төмс үү? За маргааш болсон байна. Өчигдөр хонсоо орой нэг 8 гээл бараг аим харан хоолж тийм байна. 8:30 гээд унтсан болов. За би тэгээ хамгийн сүүлдэнс ирсэн. Яа. За тэр миний өглөөний цай өрөмжөө талах. Яа, гоё нэ. Тэрээс үдээ зай. Өчигдөр трактор ирээгүй заа. Тэгээд бөө юм болж бид Багнуур руу явж тракторнд яваад тэгээд хотод очиж хончоод өглөө трактор маань 6 цаг гээд наашаа хөдөлсөн гэсэн. Тэгээд одоо наашаа ер нь бол ирж байгаа. Бараг л ойрхон ирж байгаа. 61 гарan өнгөрөөл явж байгаа. Одоо бараг ороод ирж байгаа. За тэгээд өнөөдөр дуусгаад гэртээ ирмээр байна. Арай зүр бүх юм омхонго цүглээл. Тэгээд бид нэр өчигдөр хурцтээд хурцээ гараараа бас нэг багцнуудаар ухсаар агаад 10 орчим игнэ яцсан лөө. За тэгээд гадаа бүр амар салхитай. Тэгээд навны тусаа төрчээд тэгээд ажиллагаана. За манай трактор ирсэн. За трактор ирсэн. Дааж тэнгэр хангаа бороод за тэнд бол үргэлж ингээд сайхан адуу мал хэлжээл. Холоос харагдаж байгаа чинь нэг иймэрхүү юм да. За одоо ингээд нэг ийм игнэ байгаа штэ. Ойролцоогоор 140 31 игнэ гарчсан. Тэгээ цаана 18 игнэ явах за. Тэгээд энэ хэсэг бол ингээд явцсан игнэ байна. Энэ хэсэг. За тэгээд энд ингээд үлдээгээд бид энэ болохоор чинь 2-ын явах 2-ыг үлдээсэн. Тэгээд бид нар ингээд газар
байгаад уушлаараа угаасаа энэ хооронд чи уцаа зэрэг чи дээрээс нь микээ залах хэрэгтэй гэдэг. Ажил их байна. За явсаа. Энэ болгомоор шууд доошоо яваад газар авахад тэр сэгсэгдээд сэгсрэгдээд тэг яг артлын ийм юугаараа авахаа гэдэг. Өрсөлд нь гарч ирсэн. Уран байхгүй үстэй. Өрн дуусч. Өчтөр нөгөө шиг хийвэл тэр байхгүй мөлөө гэдсэн чинь. За өнөөдрийн ажил өөрчлөгдсөн. Би ингээ хүртээ хараад яад. За тэгээ програмд энэ ингээ онцгой. За гэртээр барина. Тэр орон засалх хэрэгтэй гадаа бүр аим цасараад байна. За одоо ингээд явж байна. За одоо өнөө дараагийн төмөр үлдсэн байна. За шараа цэрэлээд байж энэ да. За бишэд явчихна. Гадаа бүр бороо шороо дүм бүр арай тайван болчихсон. За тэгээд манай эдгээр тэндээ хурааж байна. За нэгтгэхийн арай болсон байна. Нэгтгэхийн арай цаг 6-д өчүүлж байна. Энэ хартаа арт бүр манантай байна. Ваа. За тэгээд ажиллаа дуусгасан бүгднийг трактораар яваад түүгээд ялгаад зөндөө л их ажил хийлээ. За тэгээд өнөөдөр дахиад тонхоорлсон гайхалтай. Тэг маргааш өглөө ачааны машин ирээд тэгээд хүмснүүдээ зөөн. Би хагасаа өдөр ирсэн. Тэгээд 2 хоноод өнөөдөр нэгт өдөр маргааш л гэрэл гоёлох харах юм шиг байна дөө. Хэд бол миний бичлэг маань энэ хүрээд дуусгаж байна. Тэгээд та бүхэн бичлэг үзэж байгаа хэрэгээ гаргах хэрэгтэй. Тэгээд хүмүүсийг ямар ч зэж ингэж тариад тэгээд тэрийгэ хураагаад тэрийгэ савлаад тэрийгэ ингээд заргах процесс гэдэг чинь ингээд тийм амар зүйл биш. Тэгээд та бүхэн хоол идэхдээ ч гэсэн төмсөө ялгалгүйгээр төмс их сайн идэх хэрэгтэй. Тэгээд яг их идэрэ гэж байгаа биш. Ингээд хааруулаад бас ингээд ингэж их хүч хөдөлмөр зарцуулдаг байх нэ гэдэг зүйлийг мэдээд идэх хэрэгтэй шүү. За тэгээд ногоон сайн дээрээ ногоо бол бид амар сайн манайхаас нарийн ногоонуудаас амар их тарьдаг. Тэгээд ер нь бол би багасаа нөгөө ногоо амар хидэж өссөн ногоон журнал айгуу дуртай. Тэнгүүд хүүхдүүд ингээд багасаа ногоо идэж өсөөгүй гэдэг. Тэгээд ер нь бол төмс бол ингээд бусад нөгөө ногоонуудыг бодох юм бол зүгээр ингээд булаа тарчих юм бол өөрсдөө ингээд томорчдөг байхгүй юу? За тэгээд нарийн ногоо гэх юм бол байцаа, луун, брокколи гэх юм бол бүгднийг нэг бүртлэн ингэж арчлах хэрэгтэй. Жишээлбэл луун болохоор чинь ингээд багшралтаа дургацдаг байхгүй. Тэрийг ингээд жижигийг авч агаад ингэж нөгөө салгаж юу нь бол тарьдаг байхгүй. Тэгээд энэ удаад болохоор манайх нөгөө нэг энд ирээд ялгаад тэгэж нөгөө нэг завгүй болохоор ерөнхийдөө бол бүгднийг ингэж булаад юу нь бол ингээд орхицсан гэсэн үг. За тэгээд тариач хүмүүс болохоор ч өглөөрс босоо ногоогоос хэрэгжүүлнэ, дулаан орохоос өмнө ер нь бол өглөө тэгэл долоо молоо гэж босоод өдөр нөгөө нэг халуу бухаас өмнө ерөнхийдөө бол бүгдийг ногоогоос сэргэжүүлэх юм бол ногоонууд нь ч гэсэн ингээд томорж бас урдаг байхгүй юу. За тэгээд ерөнхийдөө бол ингээд тариач хүмүүний амьдрал бол яг л малдаг шиг ажил амирхтэй. Ер нь бол би тийм тариачны амьдралаас жоохон зогтос хийгээл ер нь бол амьдардаг хүн л дээ. Тэгээ би уг нь бол ингээд газар аваад хүмүүс тарья гэж бодсон чинь ингээ бороо харанхуй шүн ингэж төмс тарьж үзээ төмс хурааж аваад бороодод ингэж хурааж аваад амар ингэ цутраад би бүр үнэхээр хизээж авахгүй гэж ер нь бол боддог байхгүй. Гэхдээ ямар ч тач нэгэнт ингээ болоод тархичаад тэг ингэж хурааж аваад дараа нь ингээ бас зараад ашигтай байдаг болохоор бас гоё. Гэхдээ яг тэр ингээ процесс нь ингэж амар ер нь бол ингээ хэцүү. Тэгээ миний хард болохоор ч ингээ манан татсан байна. Би тэгээд тийш явж манан дотор ингээ гуй гэж бодож байсан байхгүй. Эсэн чинь манан над дээр хүрээд ирлээ.
Вау. Оо. За тэгээд ерөнхийдөө бол нөгөө нэг манан буух юм бол ер нь шөнө орой ингээд нөгөө нэг амар хүдэн хонноо гэж хүмүүс амар их ярьж байсан. Уг нь бол нөгөө нэг ингээд эдээдлэгч чадварч гэсэн нэг амар сайн биш. Тэгээд би ингээд зүгээр өөрт болж байгаа процессыг одоо өдөр тутмынхаа тэр амьдралыг яг эдээдлээд оруулах гэхээр надад нэг л жоох нэг юм ингээд хүнд үзүүлэхээр гоё биш штэ гэдэг ч юм уу. Эсвэл бол ингээд өөрийнхөө чадрыг голдог ч юм уу. Тэгэж ингээд бодож байсан байхгүй. Гэтэл ингээд YouTube хийсний хийгээгүй байх болон хийсний дараах ингээд одоо тэр олж авч байгаа зүйлүүд нь ингээд амар өөр заяа. Жишээлбэл би ингээд камерны өмнө урд ингээд зэгстэй яриа сурж ийн. Тэгээд би нөгөө сул үг байх юм бол тэргийн шууд катлна. Тэгмээд бас мэдрэмжээс амар хэрэгтэй. Яг аль бичлэгийг нь оруулах юм бол хүмүүст ингээд нөгөө нэг их үзэх бол гэдгийг бас судалж байгаа. Тэнгүүд зүгээр нэг бичлэгээ эдитлэх болон яг ингэж төлөвлөгөө гаргаа. За яг энэ ийм зүйлүүдийг ингэж бичих юм бол хүмүүсийг үзэндээ гэдэг ч юм уу. Тэгэх юм бол бас ингээд олон хүнд хүрж байгаа гэдэг зүйлийг ч амар их бодож байгаа. За тэгээд бас нөгөө нэг сүүлийн үед ер нь бол янз бүрийн бизнес хийхийн тулд бидэрт ингээд Instagram, Facebook хаях хэрэгтэй. Тэрэн дээрээ бидэрт нөгөө нэг зар бас оруулах хэрэгтэй, бичлэг бас хийх хэрэгтэй. Тэгмүүд бичлэг эдитлэх чадвар, ингээд зурагч аваад оруулах тийм чадвар бас амар хэрэгтэй. Тэгээд зүгээр л ингээд хоббигоороо ингэж дуртай болохоор ингээд хийж байгаа болохоор амар надад бол ингээд амар гоё байгаа. Тэгээ ингээд сургацуулж гисэн амар хэрэгтэй. Сонирхолтой юм байна. Ингээд ойр хавь бүгдээрээ мандчлаа. Энэ хортоо сонирхолтой юм аа. Яна автоморож ёно. За энэ манай талбай байна. Манай трактор байна. За хай влог. За маргааш өглөөнөөс хоол идэж байна. Аяга угаахаас залхуураад тогоотын идэж байна. За тэгээд манай даршилсан салаад байна. Байцааны салаад байна. Тэгээ хамгийн сайхан сүдэ зэ. За манай гэрийнхэн бүгдээрээ төр явсан байна. Би болохоор гэртээ гэрээ гарч үлдээд явж байгаа болохоор хамаагийн өмнөдөө багж багаж төмбөн шанаанд давгаагаараа. За тэгээд манан татсан байна. Тэгээ манай гэрээнд манаалга. За тэгээд амар гоё маргал хийсэн юм. Хада морнод байна. Тэгээ ер нь нэг юу яачдаг гэсэн. Бороо өндөр оршин бол мал ингээ бүгдээ явж байгаа бэлж байгаа зогсчдаг гэсэн. Тэгээ ер нь жоохон сэрүүхэн байна. За тэгээд янзын сайхан байна да. Тийм ээ, төмснүүдээ бүгдийг хураагаад дууссан. За ингээд за тэгээд дээрээс нэг амар гоё зав ингээд надаалаа ингээд манай өөрсдийн модчтэй шаралцсан байна. Тэгээд ногоон байна. Бас ингээд улбар шар байна. Тэгээ би өчтөр бичлэг хийхдээ яасан гэж энэ дээр уцаа тавьж агаад бичлэг хийсэн. Тийм учраас камерны бол маш их хэрэгтэй байна. За тэгээд манай кентер байна, худаг байна, хажууд нёкс байна. Тэндээс усаа татаад ер нь бол юмнуудаа авсалгаа гэсэн. За тэгээ гуудагаад ер нь бол моднуудаа бургаснууд байгаа болохоор нэг сайн харагдахгүй наа. Цагаагаар юм байна. За айлын багам чинь эхэлж мэднэ. Хээ. Яаж үсэм юм бэ? Махыг мэдмээр байгаа байхгүй юу? Зураг нь бодит байлгүй. $2650 баха. Оо. Ингээд гаднах тал нь ингээд өөр өнгөтэй зөө дотор тал нь ногоон өнгөтэй. Таад үзсэн. За тэгээд бичлэгтэй минь хамтаасан баярлаа. Тэгээд дараагийн бичлэгийг мань Тэсайд хүлээж байгаараа би их бичлэг оруулнаа гэж уг нь бодож байгаа.